Мэцгаано та бүхэнд өнөөдөр үйл хөдлөх хөрөнгийн зах зээл болон түүнтэй холбоотой хөрөнгө оруулалтын зохицуулалт сангийн талаар тайлбарлахаар Bex Capital үнцаасны компани хөрөнгө оруулалтын ахлах шинжээч Батбаяр болон Цэндөвш миний биенээр одоо бэлэн болсон байна. За тэгэхээр сүүлийн жилүүд бол Монголд одоо энэ үйл хөдлөлийн салбарт хөрөнгө оруулалттай холбоотой яалчгүй рейттэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг бол яригдж байгаа тийм. Рейт гэдэг байгаа маань ер нь бол өөрөө яг үйл хөдлөх хөрөнгийн сан гэсэн утгатай. Одоо ер нь олон нийтэд зориулагдсан бүтээгдэхүүн байгаа тийм ээ. Арилжаалагдах хэлбэрийн хувьд бол яг хувьцаатай бол ижлэх. За гэхдээ илүү нэг хүртээмжтэй гэдэг утгаараа давуу талтай гэдэг. За тэгэхээр энэ хүү талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг санах. За сүүлийн 3 жилийн хувьд бол Улаанбаатар хот томоохон дүүргүүд баригдж байгаа шинэ орон сууц болон хүч орон сууцны үнийн харьцуулалтыг бол харуулж байна тийм. За тэгэхээр сүүлийн 3 жилийн хугацаанд үйл хөдлөх хөрөнгийн одоо үн маань өөрөө дунджаар нэг 30-аас дээш хувиар жил болгон өсдөг гэсэн үг тийм. Тэгэхээр энэ өсөлтөөс одоо бата ч юм уу дондог ч юм уу тийм жижиглэнгийн хөрөнгө оруулагч нар бага дүнгээр өгөөж хүртэх тийм боломжийг бол энэ рейт гэдэг зүйл маань бол хөрөнгө оруулагч нарт бол бий болгож байгаа гэсэн. За жишээлбэл энэ дээр нэг сонирхолтой статистик байгаа нь бол Сүхбаатар дүүрэгт одоо шинээр баригдсан орон сууцны үн мөн хууч орон сууцны үн ч гэсэн хамгийн өндөрлөгийг бол харьцангуй өндөр үнэлгээтэй байдгийг та бүхэн харж байна. Зөвхөн одоо яг үйл хөдлөх хөрөнгийн одоо худалдаа авах үн маань одоо өссөд за нэгсэндээ маш оновчтой хөрөнгө оруулалтын хэлбэрт тооцогдож байгаа ч гэсэн яг түрээсийн зах зээл дээр ч гэсэн маш хаашаал нэлээд өсөлттэй байгаад байна тийм ээ. За дунджийг хараад үзэхэд л гэхэд 3 өрөө байрны дундаж одоо түрээслэх хүн 2.8 сая за баруун 2.9 сая төгрөгт хүрчихсэн байх жишээтэй. За тэгээ нэг өрөө байрны хувьд гэхэд 1.3 сая гэдэг бол за нэг үйл хөдлөлийн салбарт хөрөнгө оруулж за түнд болоод ямар мөнгө одоо байршуулсан байгаа хүмүүсийн хувьд бол нэлээд юм ашигтай зах зээл байгаа тийм. За энэ талаарх мэдээллүүдийг бол хүмүүс ер нь бол тодорхой хэмжээнд бол авсан байгаа. Ягаад гэхээр энэ хүн мэдээлэл бол нэлээд дэлгэрэнгүй бол зах зээл дээр байж идэг. За тэгвэл яг хөрөнгийн зах зээл дээр тус хүмүүс маань одоо үйл хөдлөх хөрөнгийн салбараас хэрхэн өгөөж хүртэх юм бэ гэд бодоод үзэхээр магадгүй нэг байр худалдаж авах хэрэгтэй ч болчдөг юм уу тий. За түүнээс өөр одоо ер нь бол гарц гаргалгаа байхгүй болчиход байна шүү дээ. За бүр одоо нөгөө наадцхийн хялбар арга магадгүй олуулаа нийлээд одоо үйл хөдлөх хөрөнгө өмчлөдөг ч юм уу. Тиймэрхүү сонголтууд бол кейсүүдэд байж болохгүй тий. Гэхдээ энэ маань одоо ч гэсэн ер нь бол тодорхой хэмжээний учир дутагдaltaй буюу яг нөгөө хөрөнгийн зах зээл дээр ашиг хүртэх сонирхож байгаа хүмүүсийн хувьд бол үйл хөдлөх хөрөнгийн зах зээл бол жоох юм дээшээ хардаг одоо зах зээл болчиход байна тийм ээ. Тэр ч утгаараа бидний одоо бэлтгээд байгаа мэдээлэл яг ямар учиртай зүйл вэ гэхээр үйл хөдлөх хөрөнгийн сан буюу бидний өмнө нь ярьснаар сангийн нэгж ирэх одоо зах зээл дээр арилжаалагдах боломжтой болсонтой холбоотой байдаг. За яг зах зээл дээр рейт буюу одоо үйл хөдлөх хөрөнгийн сангийн нэгж ирэх маань харьцангуй шинэ ойлголт бол биш байгаа тийм. За 1960 оноос эхлүүлээд за улс орон бүрт одоо тодорхой хэмжээний хууль эрх зүйн зохицуулалтууд нь бол суурь нь бол тавигдаж эхэлсэн. За энэ хүү слайдаас харахад за 1960 оноос хойшоогоо бол дэлхийн нийт 42 улсад за энэ хүү санхүүгийн бүтээгдэхүүний одоо хууль эрх зүйн орчин бүрдээд хөрөнгийн зах зээл дээр нь одоо ингэ чөлөөтэй хувьцаа шиг одоо ингэ арилжаалагдаж байдаг. Тэгэхээр одоо нэг болчихсон байгаа. Хамгийн сонгодог одоо жишээ бол Америкийн нэгдсэн улс болон Сингапур улсуудын жишээ байгаа тийм. Тэн дээр хөрөнгийн зах зээлд оролцож байгаа жижиг хөрөнгө оруулагч нар маань сангийн нэгж ирэхийг аваад түүнээсээ өгөөж хүртэх байдлаар үр ашигтай одоо хөрөнгө оруулалтыг явж идэг гэсэн үг. 5 жилийн хугацаанд бол банкуд маш хэмжээгээр IPO хийгээд хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээг бол хэдэн өндөрүүлсэн юм. Яг үүнтэй адилхан үйл хөдлөх хөрөнгийн рейтүүд гарч ирснээр бас хөрөнгийн зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлж байгаа. Нөгөө талаараа жижигчингийн хөрөнгө оруулагч нартай айгуу тийм таатай хөрөх чадварыг бас нэлээд нэмэгдүүлж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар нэг өрөө байр магадгүй 3 өрөө байр авчаад тэрийг зах зээл дээр зарах гэж нэг сар 2-3 сарын хугацаанд хүлээдэг бол энэ рейтэд хөрөнгө оруулалт хийснээр хөрөх чадвар нь одоо харьцангуй өндөртэй учраас тухайн өдөртөөч байдаг юм уу тийм иймэрхүү давуу талуудтай гэсэн. За сул талын хувьд бол нөгөө нэг хоригдлогцсон ашиг харьцангуй багтаа байдаг. Тэгээ менежментийн зардал өөрөө өндөртэй. Тэгээд ер нь яг үйл хөдлөхийнхаа салбарт төвлөрсөн учраас нэг салбарт тэрхий их нөгөө төвлөрсөн эрсдэл тодорхой хэмжээнд бол ажиглагддаг тийм. Тэгэхээр бусад одоо хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад бол үйл хөдлөлийн салбарын одоо эрсдэл бол харьцангуй бага байдаг тийм. За энэхүү слайдн дээр хөрөнгө оруулалтын боломжууд буюу одоо яг рейт маань яг цаана яг ямар зохицуулалттай байгаад байгаа юм бэ гэдгийг бол харуулж байна. За яг
хөрөнгө оруулалтын сан гэдэг одоо утгаараа бас тодорхой хэмжээний менежментийн одоо удирдлагын баг бол цаана мэдээж мэрэгжлийн хүмүүсээр ажиллаж байна тийм ээ. Одоо түүнийг бол цаана байгаа үйл хөдлөх хөрөнгүүдийг одоо хөдөлтөж авах, за зарах, за зармийг нь бол түрээсийн орлого олох ч гэдэм үү. Тиймэрхүү одоо шийдвэр болон судалгаа бол тодорхой хэмжээний мэрэгжлийн баг бол хийх шаардлагатай. За тэгэхээр нөгөө сул тал дээр дурдгдсан байснаар менежментийн төлбөр одоо гарна буюу одоо нэг 2-3% ч юм уу тийм. Тиймэрхүү төлбөрүүд бол яг энэ ашиг орлогоосоо сангийн хувьд бол зарцуулах нь бол зарцуулдаг. Тэгвэл нөгөө бусад давуу талууд нь бол яг энэ хүү санхүү бүтээгдэхүүн дээр бол хэрцэнгуй өндөр байгаад байгаа юм а гэдгийг бол одоо энэ дээр бол нөгөө нэг рейтинг яг ажилтны ерөнхий механизмыг бол харуулж байгаа шүү дээ. Худалдагч тал, зууршлагч тал, худалдаа авагч тал гэдэг талаар. Олон улстай бас одоо нөгөө нэг улс орнуудын жишээг аваад үзэхэд бол тийм үйл хөдлөх салбар тэр дундаа яг тухайн салбар бүр дээр мэрэгсэн мэрэгжлийн одоо хүмүүсээр одоо хөрөнгө удирдуулагч байдаг юм тийм. Жишээ нь Америк нэгдсэн улсад бол одоо сүүлийн үед нөгөө нэг AI дата төвүүдийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор зөвхөн тэр секторт одоо мэрэгжлийн хүмүүсээр рейт гаргаад одоо хөрөнгө оруулагч нарт өгөөжийг нэмэгдүүлж байгаа. Тийм бас кейс бол одоо сүүлийн үед лист нэмэгдсэн байна. Энэхүү слайдн дээр бас харагдаж байгаа нэг зүйл нь хүмүүсээ сонирхож магадгүй тийм ээ. За тэгвэл одоо хувьцаа шиг арилжаалагддаг юм байна. Тэгэх юм бол яг ашиг яаж хүртдэг юм бэ? Юугаараа даваа талтай юм. Хувьцаач одоо ингээд нэг өсөж унаад гэдэг маш савлгаатай бүтээгдэхүүн эрсдэл өндөртэй юм шиг байт тийм. За энэхүү слайдн дээр одоо хувьцаа эзэмшигч нарын одоо бүтцийг бол харуулсан байна л да. За рейт гэдэг бүтээгдэхүүн бол одоо зах зээл дээр хэрэг гараад ирчихсэн гэж төсөөлөх юм бол хөрөнгө оруулагч нар бол одоо энэ шиг л хөрөнгө оруулах нь тийм ээ. За хариуд нь за тус хөрөнгө оруулалтын шинжээч нар буюу мэрэгжлийн менежментийн багийнхан маань одоо тодорхой хэмжээний одоо барилга, орон сууц, офис, хөрөнгө бусад одоо энэ үйл хөдлөлттэй холбоотой үйл хөдлөх хөрөнгүүд рүү одоо хөрөнгө оруулалт хийдэг. За үүнээс болсон түрээсийн орлого болон бусад ашигуудыг хөрөнгө оруулагч нартаа буцаагаад ногдлох шиг байдлаар тараадаг. Тэгэхээр нэг талдаа одоо нөгөө тогтмол өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл буюу одоо тийм эрсдэл хэрцэнгуй багтаа бүтээгдэхүүн болчихж байгаа. Тэгээ нөгөө талаасаа бас ард нь байгаа бүтээгдэхүүн маань өөрөө үйл хөдлөх хөрөнгүүд байгаа учраас хэрцэнгуй нөгөө хувьцаа шиг үн цэний албан гэхээс илүүтэйгээр эрсдэл багтаа бүтээгдэхүүн. За тэгээд одоо Монголын нөхцөл зэрэгээр байх байгаа ч гэсэн гадны биржүүдэд арилжаалагдж байгаа рейтүүдийн одоо хувьцааны ханшийн одоо техник шинжилгээг ч юм уу эсвэл одоо ханшийн өсөлтийн график харахаар ямар байдаг вэ гэхээр ихэвчлэн одоо тогтвортой за эсвэл одоо өсөлттэй байдаг энэ дүрц зурагтай байдаг. Тэгэхээр нэг талаасаа үндсэн үйл ажиллагаагаар орлого олоод за түүнийг хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигч нартай ногдлох шиг хэлбэрээр тараагаад гэсэн үг шүү дээ. За тэгээд тухайн ногдлох шигийн өгөөж өөрөө өндөр байх тусам тухайн салбар тухайн одоо рейтэд хөрөнгө оруулах эрэлтийг нэмэгдүүлнэ гэсэн. Тэгэхээр нөгөө зах зээл дээр биржээр арилжаалагдж байгаа учраас эрсдэл багтай өгөөж өндөртэй бүтээгдэхүүн байвал хөрөнгө оруулагч нар тийшээгээ хөрөнгө оруулахыг эрмэлзэн. За үүний улмаас бол бирж дээр бол одоо рейтийнх нь үн ханш хэлбэлзэж явдаг гэсэн үг тийм. За тэгэхээр одоо яг гадны биржүүд дээр тухайн одоо ашиг орлого олоод байгаа сангууд маань тодорхой хэмжээний бас ашигыг бол хөрөнгө оруулагч нар ногдлох шиг хэлбэр өгчих юм байна тийм ээ. Тэгвэл одоо яг хэд орчим хувийг одоо магадгүй өгдөг юм бэ те. Ашигоо одоо бүрэн хуваарлт юм уу эсвэл тодорхой хэмжээний хуваар хуваарлт юм уу гэдгийг тайлбарлаад өгвөл. За дэлхийн томоохон улс орнуудын хувьд бол хамгийн багадаа Герман улсын хувьд бол нэг 50% ногдлох шиг хэлбэрээр тарааж байгаа. Бусд нь бүгд 90-с дээш байгаа. Маш өндөр байгаа. Энэ рейт гарахад одоо анханасаа хууль эрх зүйн тал дээр нь энэ ногдлох ашгийг заагаад өгсөн байдаг тийм. Америк нэгдсэн улсын хувьд бол одоо жишээ нь үйл ажиллагаанаас орсон орлогоосоо 90%-ийг ногдлох ашигт тараах заавал хуультай байдаг. За 100% хүртэл тараавал аж ахуйн нэгжийн орлогын албан дотроос чөлөөлдөг юм бас татврын тийм таатай урамшуул юм байна. Таатай зохицуулалттай гэх юм а тий. За тэгээд мөн дээрээс нь одоо манай улсын хувьд бол эхлэж байгаа учраас одоо бусад хөгжсөн яг энэ кейс дээр илүү туршлагатай улсуудын жишээг аваад бас одоо хууль эрх зүйтэй тусгал илүү зүйтэй гэдэг шинжээчийн зүгээс бол харж байгаа. Тэгээд мөн одоо нэг хувьцааны төвлөрлөлийг тий 50-аас дээш хувийг 5-аас одоо доош хүн эзэмшихгүй гэдэг энэ маш чухал зохицуул тий. Банкуудын 5-аас дээш хүн эзэмшихгүй гэсэн. Эзэмшихгүй гэсэн. Тэгэхээр тухайн одоо рейт гаргаж байгаа компанийн хувьд бол нэг хувьцааны төвлөрөл маань нэг хүнд байхыг бол тараан байршуулж байгаа. Ингэснээрээ нээлттэй ил тод байдал засаглал сайжирна. Үүнийгээ дагаад хөрөнгө оруулагчдад ихтгэл нэмэгдэнэ. Хөрөнгийн үн цэнийг бодитойгоор одоо тодорхойлох тийм үүтэй гэсэн үг тийм. За тэгэхээр олон улсын жишгээр бол рейтэд ерөнхийдөө ямар төрлийн бүтээгдэхүүнүүд хөрөнгө оруулалт хийх юм бэ гэхээр зарим төрөлдсөн одоо үйл хөдлөлийн салбар руу хөрөнгө оруулалт хийж байгаа. Жижиглэнгийн худалдаа хэлбэрээр
За тэгээ орон сууцны барилга, үйлдвэрийн барилга, эрүүл мэндийн барилга гэдэг энэ бүхий салбарын одоо дид бүтцтэй холбоотой барилгын салбарууд байгаа. Эдгээр одоо сангууд маань хөрөнгө оруулалт хийдэг. За тэгээд түүнээсээ олсон ашгаараа дийлэнхийн буюу эрсдэл шүүгийг нь бол ногдол ашиг хэлбэрээр тараачдаг гэсэн. Тэгэхээр энэ бол нэг олон улсын хөрөнгө оруулагчдад эрсдэл багтаагаар тогтвортой өгөөж авах хамгийн тийм одоо хөрөнгө оруулагчийн хувьд бол хүсэж байдаг зүйл бол ер нь бол тэр шүү дээ, ийм дүр зургийг бол үзүүлж байна гэсэн. За хөрөнгө татан төвлөрүүлэх боломжийн хувьд яг манай Монгол улсын хувьд бол сүүлийн жилүүд барилгын салбар яг юунаас те ямар их усүрээр одоо хөрөнгө татан төвлөрүүлж байгаа тайлбарлал те. За өмнө нь яг дурдсанаар яг хөрөнгө оруулагч талдаа л одоо яг өгөөчтэй бүтээгдэхүүн рейт бол биш байгаа тийм ээ. Яг рейтүүд буюу сангууд одоо гараад ирсэн нөхцөлд одоо шинээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд бол худалдаа авах чигээр нь болчих чинь гэж хараад байна гэсэн үг. Нэгэр энэ санхүүгийн шийдлээ бол бас ингээд бас олж чинь гэж хэлж болоод байна. Яг одоогийн нөхцөл байдалд бол яг барилгын төслүүд бол мэдээж хамгийн одоо санхүүгийн оновчтой их усүр нь бол арилжааны банкуд бол угаасаа байх нь тодорхой. За тэгээ мэдээж үүний дагаас урьдчилсан борлуулалтууд бол орж ирж байна. За хөрөнгөний зах зээл дээр ч гэсэн барилгын компаниуд одоо бонд гаргах хэлбэрээр санхүүжилтийн шийдвэрийг одоогийн байдлаар шийдэж болж байна. За бондын одоо дундаж өгөөж гэхэд нэг 19-с 20% бол байгаа. Тэгэхээр одоо жилийн өгөөж нь бол нэг 19-с 20% бол өртөг бүхий санхүүжилтийн зах зээлээс татж байна гэдгийг бол энэ хүү графикнаас бол харж болж байна. За яг нөхцөл байдал яг ямар вэ те? За үнэхээр боломж нь бодит вэ нөө гэдэг зүйлүүдийг харах юм бол биржийн бус зах зээл гэдэг одоо 2021 оноос хойш гарч байгаа санхүүжилтийн одоо их усүрийн нэг зах зээл байгаа тийм. За үүнийг одоо графикаар харах юм бол 2025 оны хувьд гэхэд л одоо тогтмол одоо өсөлтүүдийг үзүүлээд тус зах зээлээс одоо татан төвлөрүүлсэн ханшиг үнийн дүн бол энэ хүү графикын дээр нэлээд өндөр өсөлттэй байгаа нь бол харагдаад явж байна тийм ээ. Зөвхөн нэг үлрэлийн дотор гэхэд 1.5 их 80-ийн одоо сүүлд арилжаа хийгдсэн байх жишээтэй. За тэгвэл яг уг зах зээл дээр нийтдээ одоо яг татсан үнийн дүнгийн хэдэн хувийг нь барилгын салбарууд одоо татсан бэ гэдээ хараад үзэхлээр маш өндөр буюу одоо 21.8 за бараг 21.9% нь одоо зөвхөн одоо барилгын сектор рүү орсон байгаа маа бас хөрөнгөний зах зээл дээр одоо ч гэсэн тодорхой хэмжээний санхүүжилтийг барилгын секторууд бол босгох боломжтой маа гэдэг нь бол бас харагдаж байгаа дүр зурагтай байна. За биржийн бас зах зээл дээр татан төвлөрүүлсэн хөрөнгүүдийн бол 22 орчим хувийг бол барилгын секторууд бол бүрдүүлсэн гэдэг маа тодорхой хэмжээний бас бодит кейсүүд ч гэсэн одоо боломжтой байгаа тийм хэдийгээр рейтинг зохицуулалт нь харин хүчин төгөл төр болоогүй байгаа ч гэсэн гэдэг одоо дүр зурагтай одоо нөхцөл байдалтай байна гэсэн үг. За энэхүү судалгаагаар рейт буюу үйл хөдлөх хөрөнгийн сангийн судалгаа. За Монголын нөхцөл байдалд одоо хэрвээ гарсан нөхцөлд ямархуу үр өгөөжтэй байх талаар судалгааг бэлтгэн хүргэлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Apex Capital үндэсний компанитай холбогдорой. CNBC хөрөнгөний зах зээлийн буланг Apex Capital-ийн хамт үргэж байна.